Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Эрдэм мэдлэгийг эрхэмлж, соёл гэрлийн замаар замнаж, сайн сайх хөлийн төлөө зүтгэн тэмүүлж бид бүхэдтэй хамт байдаг эрхэм үзэгчид та бүхнийхээ энэ өдрийн төмөн амар амгаланг айлтхан мэдчлээ. Соён гэгэрүүлэх виз, соён гэгэрүүлэх болын энд дөрвөлх шилдэ дахин давтагдж бүрөө гөөжтөө гэсэн өнгө дөрхтөө нэвтрүүлгүүдийг бэлхэн үзэгч түмэндээ өргөн барьсаар байгаа билээ. Энэ удаад ч гэсэн бид бүхэн бас нэгэн сонирхолтой нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаадаа тийм баяртай байна. Энэ хүн нэвтрүүлгээр цуглуулагч хэмээн нэрийдсэн нь учиртай. Аливаа зүйлийг цуглуулах нь ухаан цуглуулагчийн хувийн сонирхол байдаг ч цуглуулгаар бүхэл бүр түүхийг бүтээж байдаг ихээхэн онцлогтой юм. Манайд тэрхүү түүхийг бодитоогоор цугчид цөөнгүй бий. Тэдний нэг нь өнөөдрийн нэвтрүүлгийн маань хөндөд зочин шаазан эдлэл цуглуулж Цэндийн Базайхан. Шаазан эдлэл хэрэгэлгүй хүн бараг байхгүй бизээ. Энэ утгаараа шаазангийн үүхлүүхч баялаг. Шаазан эдлэл манай эртний өмнөх 5,000 гаруй жилдээ үүссэн гэж үздэг. Манай эртний өмнөх 3,000 жил хятад оронд шаазан эдлэл дэлгэрсэн байна. Түүний дараа та Египт, Грек улсууд шаазан дэлгэрч 1724 онд Орос оронд Москвагийн ойролцоо анхны шаазан эдлэлийн зовлон байгуулагдаж байжээ. Харин манай шаазан нь Хувлын хааны өргөнөөр дэлгэрч улмаар өмнөх нийгмийн үед шаазан варны үйлдвэр байгуулагдсан түүхтэй. Ингээд тоглож нэвтрүүлгийнхээ тэргуун дугаараар та бүхнийг Монгол шаазангийн түүхээ аялах болсондоо баяртай байна. Та бүхэн цэнхэрлэгцийнхээ өмнө тухтан сууж цуглуулах шүлгээ хүлээн авч үзнэ үү. Санаа эрхэм үзэгчдээ соён гэгэрлийн телевизийн цуглуулагч нэвтрүүлэг хийж байна. Монгол улсын шаазангийн үйлдвэрийн нэгэн жамны гайхамшиг цуглуулгыг олгож чадсан соёлын өв тээгч Цэндийн Базайхан авахны уулзууч Монгол улсын шаазангийн бүрэн байгууллагаар аялуулах боллоо. За сайн та. Сайхан аварч гэнэ үү? Сайхан аварч. За ер нь дэлхийн шаазангийн урлагийн түүх, Монгол улсын шаазангийн үйлдвэрийн түүх. Ер нь яг дэлхийн хэмжээнд бол ер нь 4-5 мянган жилийн өмнө Хятад оронд анх одоо баарын шаазан бол үүссэн гэж үздэг. Тэгээд энэ Хятад оронд бол хөгжөөд 8 дугаар 100 гэхэд бол юуны одоо Тан улсын үед бол хамгийн сайн шаазан бол цагаан шаазан бол хийсэн гэсэн түүх байдаг. Тэгээд цаашдаа бол ер нь Хятад шаазангийн нууцыг бол Европод бараг 17 дугаар 100-нд бол гарыг нэвтэрсэн байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс хойш бол улс орон бүгд бол одоо шаазан өгсөн. Манай оронд бол 1955 оноос бол шаазангийн үйлдвэр Хятад ард улсын техникийн эдийн засгийн төсөлчтэйгээр байгуулагдсан. Ийм түүхтэй. Тэгээд эхлээд Хятад ажилчид бас ажил хийсэн юм билээ. 55 оноос 1963 он хүртэл. Тэгээ манай улсуудыг бас сургаж байсан тий. Орой түн ажилласан гэсэн гэж. Тэгээ манай улсууд өөрснөө 63 оноос бол бие дааж энэ үйлдвэрээ авч явдаг болсон. Тэгээ 1974 он одоо Герман улсын төсөлчтэйгээр нэг өргөдгсөн юм билээ. Хараад бас дараа нь Герман улсын төсөлчтэйгээр өргөдгсөн. 2 удаа өргөдгөл хийсэн. Тэгээд 2000 он хүртэл ажиллаж байгаа. Тэгээд тэрүүл ховдоо бас улсууд нэг хэсэг таслаж авч 2005 он хүртэл ажиллаад тэгээд ер нь одоо манай шаазан хийхэ болсон юм билээ тий. Энэ жил одоо 60 жилийнх нь болж байгаа шүү дээ. Шаазангийн үйлдвэр тий. Би энд таны гаргасан Монгол шаазан гэдэг сайхан ном үзэн л дээ. Сайхан номын шаазангийн өөх түүх энэ дэлгэж ажилтан ажилчдыг хүртэл сайхан оруулсан бас болсон байна лээ. Тэгээ ер нь бол та энэ Монголын шаазан урлагийг цуглуулгыг санаа анх яаж төрөв? Хизэнээс эхэлж одоо энэ цуглуулгатай болсон бэ? Би ер нь Монголын түүх соёлыг нь сонирхдаг хүн. Тэгээ энэ чиглэлээр шаазан үйлдвэр ийм сайхан
юм хийдэг үйлдвэр байсан. Тэгээ одоо энэ үйлдвэр маань байхгүй болсон. Тэгээ энэний бүтээгдэхүүнүүд бол бас энэ шаазан гэдэг бол өөрөө хэрэг одоо ийм зүйл учраас бол ингээд хагарч чимгрээд аль болдог зүйл. Тийм учраас ер нь энэ хагарч чимгрээд дуусахаас өмнө бас цуглуулад энэ шаазан Монголд одоо ийм шаазан урал хөгжиж байсан юм аа гэдэг ийм түүхийг үлдээе гэж ингэж бодсон. Тэгээд энэ чинь 5-6 жил болж байна одоо шаазан цуглуулаад. Тэгээ энийг өнгөрсөн жил өөрийнхөө тоглоулаа үндэслээд ийм шаазан Монгол шаазан гэсэн ном болсон. Сайхан нэлээ. Тэгээ одоо ер нь шаазан цуглуулагчд зэрэг олон байна. Одоо чинь миний багцаал бол 30-40-од хүн одоо цуглуулж шаазан тий. Шаазан бол нэгдүгээрт бол урлагийн бүтээлийн, хоёрдугаарт бол их гэгээтэй тэгээ Монгол ахыгаа харуулсан Монголын үндэсний үйлдвэр гэдэг талаасаа хүмүүсүүд их сонирхож байна. Тэгээ цуглуулж байна их сайхан. Манай залуучууд ялангуяа цуглуулж байна шүү дээ. Тэгэхээр одоо өнөөдөр та бүхэн энэ сайхан цуглуулгуудаа ялахт хамгийн гол нэгжтэй шаазангийнхаа цуглуул гэдэг нэг үчлэн таних үзэгч манд баярлалаа. Энэ ширээн дээр ихлээ сайхан хүрсэн байлаа. Одоо гоцор баар багш юм тийм ээ. Энэ зүйлээс хэлж сайхан танилцуулах уу. За тийм. Манайд бол энэ шаазангийн үйлдвэр бол ийм баар нэлээд хийсэн байлээ. Тэгээ яг хоо энэ баарны бол онцлог байна нөхөд зэрэг. Ерөөсө баарыг бол нийтийн хэрэгсэнд нэг их зардаггүй байсан. Гол нь бол нөгөө хүмүүсийн төрсөн өдөр уулгын ой тэгээ биеийн тамир спортын арга хэмжээний цом иймэрхүү маягаар бол одоо бүтээсэн. Тэгэхээр зэрэг үндсэндээ бол нэг юм бол нэг л хийгдэг гэсэн шахуу юм л да баг. Тэгээд ерөөсөө тухайн хүн зориулаад хийчихсэн учраас энэ одоо би тоолсонго тийм энэ одоо Монгол улс бүтээнт Монголоор улсын 40 жил гэсэн юм шатсан байна. Энэ дээр үл жойсонгүй хөрхтэй юм байдаг. Энэ одоо түүхэн энийг одоо мэдүүлж хэрэгээ 40 жилийн гэдэг чинь 1961 он тий. За тэгээ энэ 40 жилөө бас энэ манай өдөртөгч байсан энэ тоолсон амьдралтай бол бас их холбоотой гэж үзсэн байх л да. Тэгээд ийм зургтай ийм жилийн ой гаргасан юм баар байдгийг. За энэ бол бас их уран нарийн хийцтэй баар бас энэ хэд байна. Энэ бол одоо ингээд усгай цэцэг мүцэг юм ойлгосон хээ хугац тавьсан энэ тактаанууд тавьсан энэ нэмлийн ор хийсэн юм уу л дээ. Баар л да. За энэ баар бол одоо Монгол ардын хувьсгалд намын 19 дугаар их урал зориулж хийсэн юм билээ. Тийм шаазангийн үйлдвэрийг хамт олноос одоо их урал зориулж хийсэн юм л бүтээгдэхүүн юм л тий. Тийм энэ уран нарийн хийцтэй. Энэ одоо аль зэрэг олон ихтгэл хийж хийсэн болоос. Гэхдээ энэ одоо цөөхөн юм шиг байна. Ерөөсөө одоо энэ нэг үзэгдэхгүй юм байна. Тий. За энэ хамгийн сайхан том сүрлэг баар байгаа. Энэ бол бас нэг том арга хэмжээнд зориулсан юм уу? Том одоо хүн зориулж хийсэн дурсгалын баар юм билээ. Гэхдээ энэ яг хэнд дууссан ингээд барлчихсан юм билээ л дээ. Тэр зарж өрөх үедээ бол яасан юм шиг байна. Тий. За энэ манай баарнаас бол нэлээ ур хийц сайтай юм баар болсон. Энэ ингээд тойлгоод хийчихсэн. Энэ лог бол ингээд наад дээр одоо баарныхаа дээр тойл болсон. Бүр одоо тий. алсын дээр судмадлын хүртэл тий энийг бол тэр дөрдөг гэдэг юм бүтээгч бүтээлч хийсэн юм байна лээ тий. За тэгээд энэ байж энэ одоо гоё тэнцээ австаа өвсөн төжил одоо юу хоёр янзын одоо энийг тойлонцсон гэдэг энэ гол зохион инженер зохиол бүтээлчээр их олон жил ажилласан. Их аяа хөлтэй шаардсан үйлдэл. Ер нь тэр хүний хийсэн бүтээлүүд байгаа. Энд яг одоо жишээлбэл тэгээд энэ баарнууд бол мэдээж ба. Тэгээ ер нь бол нарийн хийцтэй баар бас байдаг юм л да.
Энэ жишээлүүдийн дунд гомгийн 50 жил зориулсан энэ барагчийн соорхой бүр. Бүр тийм биш. Бүр тэгээд ийм сайхан алтан юугаар хийсэн Монгол өвхмөл үсгээр бичсэн ийм гоё барагч. Тий. За тэгээд тэр одоо юу цом байна жижиг гэн тий. Тэгэхээр эдгээр уур хийцлээ. Зориулсан. Наад бол бас тийм байх шүү тийм ээ. Тийм спортыг байна. За ийм жижигхэн хөрхөн хүртэл хийж байсан байна. Энэ Сүхбаатар аймгийн соёл урлагийн 10 хоног гэж 65 онд бас энэ зориулж ирсэн юм жоо. Хамгийн жижиг бараг гэх. Өдөрний саяын том бол за энэ би ч одоо хөлийн цэргийн хүн шүү дээ. за Манай хөлийн цэргийн 60 жилийн яваар бас хийсэн юм байна. Тий наад тусгаж байсан баг. Анаа бол бас тий. Ийм хөрхөн байт. За ийм хөө ер нь тэгээд баар бол олон янз байгаа л да ер нь. энэ бидний аялал цогцол ер нь торон тал руугаа нэг удаа хийгээд үг үсэг тухайн хэмжээ тухайн хүндлээ зориулдаг онцлогтой байна тийм ээ. Тийм. Дурсгалын баар бол тийм. Тий дурсгалын баар гэдэг үл тий. Тэгээд энэ ер нь бол манай хан энэ тэр үеийн дурсгалд бол энэ шааз идэл маш их хийж байсан. Ялангуяа энэ баар. Тэгээд номдэр бас байна. Маршал Жуков тий зэгдэн баг дараагаас өгж байгаа. тийм Асар том баар тэр баар энэ бас сайхан энэний дайтай байв да тий. Яталан сайн байна. Тийм. Маш Сайхан баар. Тий. Өгсөн байд. Ер нь тэгээ гадны улсуудыг хилгэлж өглөө. Тэгээд яг хоо чинь нэг баар чинь нөгөө талгын явцад хагарч хэмждэг учраас нэг 2 3 өөр хийгээд тэгээд одоо нэг гоё хөсөн юм одоо бэлгэлдэг иймэрхүү байсан. За тэгвэл ингээд дурсгалын баараар хоёулаа сайхан аялчлаа тийм ээ. За дараагийнхаа хүлээлттэй орё хоёлаа. За. За ингээд одоо хоёлаа бурхан урлын story тийм ээ. За энд баг чихэм шаадсан бурханууд тавигдсан байна тийм ээ. Ер нь бурханы шаазан урал одоо хизээс орж ирсэн юм бэ. Тэгэхээр зэрэг үлдээ энэ шаазангийн үйлдвэрийг анх үүсгэн байгуулсан халиуны давдрж гэдэг хүн. Энэ хүн бол уул нь бол өөрөө лам байна л. Тэгж байгаад 1930-аад оны үед урчуудын артилд одоо ажилласан гисэг хүмүүсүүдийг бол одоо юу цутгуурын урлагт одоо сургаж ирсэн гэж байна. Гэрээр өөрөө бол их уран цутгуурч юм байсан. Одоо тэр онх вайпер нь бол одоо энэ төвчтгөх урлагийн музейд байдаг юм. Тэгээд сүүлдээ энэ хүн бол ерөөсөө Монгол ер нь яагаад шаазан их юу шинийг санаачлагч юм байсан л. Энэ ард түмнийг ер нь ядаж уудаг аягаар хангая гэж юм бодлого төрөө. Тэгээд энийгээ хөөцөлдөж явсаар байгаад тэгээд 55 онд бол шаазангийн үйлдвэрийг байгуулах тийм санаачлагыг бол төр засгаар бол дэмжүүлсэн байна. Бараг анхдагч хүн юм биш. Үүсгэн байгуулсан баг гэдэг юм тийм. Тэгээд хятадуудыг ураад одоо хятадуудаар одоо заалгаад өөр бас хятад очиж одоо 6 сарын курс хийгээд тэгээд дадлагжаад тэгээд ирээд шаазан хийсэн билээ. Тэгээд энэ яг энэ ботолот урлаг бас энэ манай шаазанд их орсон гэхээр давагдорж өөрөө лам хүн байсан учраас бол тэр үед нөгөө бурхны чинь одоо ийм төмөр хэвэн байсан байхгүй юу? Шавар. Тэгээд тэр хэвнүүд чинь одоо энэ шаазан бурхнуудыг чинь бас ингэж сутгаад бэлэн хэв байсан. Бэлэн хэв. Тэрнийг ачаад өөрөө ачраад тэгэл шаазангаа сутгаал тэгэл өөрөө зурж байл. 60-аад оны дундээс эхэлсэн юм бол 60-аад оны үеэс эхэлсэн шүү байгаа. Яг нэг тодорхой юм байхгүй л дээ. Тэгээд ингээд хийсэн байна. Тэгээд сүүлдүүд бас нэлээд сүүлээр үл энэ юу ийм юунууд хийсэн. Энэ үл юу вэ? Ясны шаазан гарсан. За. Ясны шаазан гэдэг бол маш нэгэн болдог, маш гоё цагаан өнгөтэй болдог. Ийм энэ бас тусгай технологи. Тэгээ энийг бол бас давагдорж байгаа өөрөө бас санаачлаа. Эс давагдорж байгаа орж янзсан гоо ирэл санаачилж хийсэн билээ энийг. Тийм. Шинэ технологи гаргасан. Шинэ технологи гаргасан. Энэ үнэхээр гоё.
Эднэр байна тий. Эднэр бол дандаа энэ яаж вэ богд цонхоо гэтэл 3 4 богд цонхоо юм байна. Ганаа дөрөвгөл ер нь шавнар нь 5 янзаар төршилж яасан гэсэн. Ер нь бурхан чил тагтдаг болсон юм. Тэрний энэ 3 нь бол ингэ шаазангаар хийсэн илүү болддог юм. За зарим нөгөө 2 нь бол их олддоггүй. Ер нь зарим нь бол хийсэн ч юм уу хийгээгүй ч байж магадгүй. Үндсэндээ 4 5. Тэгээ 5 янзыг л хийлээ. Гэхдээ яг энэ одоо уус халж байгаа гэхэд бол 2 янз их жишээтэй энэ жижигхэн том тий. Энэ ном барьж байгаа нэг байна. Энд очир 2 очир тий. За энэ богд цонхог бол бас их сайхан байгаа тий. Тэгээд энэ бол бас бурхан багш байна. Ногоон цагаан дайрах байна тий. Тэгээд одоо очир дайрах бурхан байна тий. Энэ одоо бүр сантиметр 2 сантиметр тий жоохон маш жижиг. Энэ бол бас ингэ нэг тусгай гоод хийгээд дахиж бас хөдөөндөө зүүж Бурхан багш байна. гол хийсэн шиг байгаа. Богд цонхоо Тэгээ бас 2 янз юм байна. Энэ нь бурхан багш юм байна тий. Бурхан багш байна. Энэ богд цонхоо байна. Тийм байна. За энэ бол одоо ихэд юунод байна гоё нөгөө. Тамийн багнуудыг одоо ингэ сайхан хийсэн байгаа. Энэ бол бас нэлээд сүүлхнээр хийсэн. Гэхдээ маш уран нарийн хийсэн. Тэгэхээр Монгол руу шаазан дууг цаашдаа хөгжих нь бас их боломжтой болсон. Одоо яг техник технологийн хувьд хөгжтэй болсон байна. Тэгээ манайд бол яг улсын том үйлдвэр барьдгүй мадвал жижиг хувийн үйлдвэрүүд бол ингээ бэлэг дурсгалын зүйлийг хийх бүрэн боломжтой. Одоо энэ жишээл хэдийн үед хийдэг. Энэ үлээ сүүлийн үед хийгдсэн. За энэ үйл жишээлбэл их гоё. Одоо жинхэнэ одоо зан узын сургууль хийцэн бурхан багшийг одоо ингэж шаазангаар хийсэн байгаа. Энэ бол бас нэг хувийн хувь хүн хийсэн. За ер нь тэгээд 95 оноос 2000 оноос бол шаазангийн үйлдвэр тараа. Тэгээд үйлдвэрийн зарим бүтээгдэхүүнийг бол ингээд нөгөө манай юутай тэнд ажиллаж улсууд авч гараад тэгээ бас нэг 5 6 жил ажилласан юм бэл. Тэгэхээр бас хөөрхөн бэлэг дурсгалын зүйлүүдийг хийгээд тэгээд одоо гаргасан юм түүх байдаг. Гоё чансан гоё хүүхдтэй хийжсэн юм лээ. Нөгөө амьдмаа гоё штэ. Амьдмаа гоё хийсэн одоо юмнууд бас байдгийг. За энэ манай шаазангийн үйлдвэрт хийж байсан юу их хамгаалан гэдэг манайханд хийдэг юм л да. Уулын техник хамгаалан гэдэг юу тэгээд манжаа штэ. Гэхдээ их хамгаалан бол ер нь гэттэн бол жилийн хуушаан гэдэг бас тийм өндөр настай хүн. Ер нь бэлэгдлийн юу байна гэхээр зэрэг үр хүүхдээр өндөр баян тийм ээ аз жаргалтай ийм байхыг хитсэн юм одоо юу. Энийг чи манай хүн бол бас шүтдэг юм л да. Шүншиглээ дотор нь хийгээд одоо бас хойноо тавиад бурхан чилэн шүтдэг. Тэгээ энийг бол бас айл болгон бас гэртээ одоо тавьдаг. Мөн одоо ахмад настай хүмүүсүүдтэй оймойгоор нь ийм хүндэтгэлийн бэлэг болгож өгдөг. За энэ дээр ч гэсэн байж юу тийм ээ. За энэ дээр үл одоо байна тий. Энийг ээжтэй одоо бэлгэлж байсан юм байна. 69 онд өгчээсэн жишээ. Бүр хүүхдийн заяа дуусах, хүүхдтэй болох болгоод тийм одоо бас юутай. Тэгээ хөөрхөн юм цэцэг мүцтэй байна. Энийг хор хийцтэй хийжсэн юм биш үү? Тийм байна. Өөр юм гээ хаан амнууд онгорхоо тэгээ анхных нь бол ийм их. Бас одоо дараа доноос. Тэгээ энэ үйл дараа доных нь ийм сайхан хийжсэн юм лээ. Бас тэгээ сүйдээ зарим нь арайч явах
арай өөр болсон. Энийх нь нүүц цай. Зарим нь хүүхдтэй, зарим нь хүүхдгүй. Зарим нь хүүхдгүй. Энэ үл нэг тийм бичиг ном юу яасан юу байж байна. Энэ үл хөөрг болсон зүгээр одоо нэг их сайхан ийм одоо воентэй маягийн төсөлсөн. Ийм байх жишээ те. За тэгэхээр шаазангийн үйлдэл бас шаазан үйлдвэрлэхтэй байл нэг зарчим барьдаг байсан юм байна. Дүүн байж л те. Жишээлх юм бол ингээд нэг одоо энэ өвгнийг хийлэх энэ өвгнийг ингэж зорно. Энэ дээр үл ийм мөнгө юмар ингэж зорно гэсэн юм. Тэгээ энэ дээр үл этлог гэж. Энийг хацсан зорно. Энэ зөөр анхны их загварыг гаргаж өгч байхгүй юу? Тийм байна. Тэгээ энэ дээр үл этлог гэж бичсэн байна тийм. Тэгэхээр энийг бол одоо энэ өвгнийг одоо цаашдаа олон дараач зурна шүү дээ. Зурхтаа зөв яг л энэ загвараад эндний цэцэгтэй байсан бол энэ цэцэгтэй эндээ уут байсан бол уут байсан. За урууд нь улаанаар зурх байсан бол улаанаар зурнаа. Тэгэхээр нар нь ийм байна л гэсэн бүл энэгээр. Тэгээ энэ этлоныг харж ил хүн зур. Яг загварыг ингэж баталж өгдөг байх тийм ээ. Энэ дээр үл харагдаж байгаа юм. Тий. Тэгээ энэ чинь хэмжээгээр бол их олон янз байна л да энэ чинь. Хүүхдтэй байна, хүүхдгүй байна. Тийм ээ. Том жижиг янз бүр байна. Тий. Жижигхэн байна. Сууж байгаа гэдэг тийм үү. Ер нь үл янз янзаар байсан байдаг тий. Шаазан бэлэг тусгахын зүйл бол энэ хүмсийн одоо дүрийг тусгасан юм одоо нэлээд байдаг. За энэ Чингис хаан байна. За энэ бас одоо нэг дээр үеийн 13 дугаар зууны Баатрыг төсөлсөн. Энэ Хортой Баатрыг төсөлсөн байна. За энэ хоёр бидний Юндан Аслан гэдгийг Монгол халах хэрэгтэй эмэгтэй хоёр төсөлсөн ийм гоё баримлал байдгийг. За энэ бас нэг Хорой дүүгэн байгаа юм. За энэ Хортой Баатар байна. Тий. За энэ халах эмэгтэй одоо жээж байна. Маш гоё хийсэн байгаа юм. Урлагтай. За энэ бол нэг юм айрг угаас огтсон. Айрг угаас огтсон мэттэй юм хүнийг харуулсан. Бас тэгтээ дээр үеийн Монгол. Тий, согтуу тайж гээд номлоор тайж гээд ослоо. Тий. Хийсэн байсан тийм ээ. Энэ хоёр хөөрхөн өгөөрөлдөж байгаа. Энэ үл манай анхны одоо шаазангийн анх завгруу Хятад Монгол тусыг чараад нөхөлөх гэдэг юм. Энэ нап хийц чинь энэ бас тийм байх уу юм? Энэ тийм одоо нэг тийм хүүхдийн зураг зурж байгаа тийм жоох Хятад төрхтэй байгаа юм. Энэ бас анхны манай шаазангийн төрийн бүтээгдэхүүн юм шиг байгаа юм. За энэ одоо бас нэг хөөрхөн орхочин хөө дижээж байгаа хурна. Энийг бол манай шаазангийн өдрийн зураг Чойж сүрэнгуй зурсан юм байна. Өнгөний зохицол юм маш маа. За энэ Жанжин Сүхбаатарын сэлбэгтэй юм шаазан байдаг. Энэ босоо байна. Баруун зүүн гартаас нөөсөн баруун гартаа бичиг саасарсан нэгтэй ийм юу байдаг. Энэ бас одоо Жанжин Сүхбаатарын чээж баримлын дамжмаа хоорлол байна. За тэгэхээр ийм хөөрхөн энэ одоо ингээд тань юмхээ арайгаа одоо ингээд хурааж байгаа өөрөөр явж байгаа юм гоё. Энийг бол бас Оросын одоо шаазан фархуур харж яхад яг юм байл шүү дээ тийм ээ. Энэ цагаар дуурагаад тийм ээ. Тийм байна. Маш их гоё хийсэн байна. Тэгээ зээрнцэг шидэгч эмхтэй байна тийм ээ. Дондны нэг гуцсан тамирчдын гуцсан. Хөнгө атлетик тэр үеч одоо би нар бол спорт бол нэлээд хөгжиж ирсэн тийм. Ялангуяа хөнгө атлетик тийм байна. Хөнгө хөгжиж ирсэн юм байна. Энэ саач эмхтэйсэн бас юу байдгийг. Ойрон энэ бол сайд дүүрэн байна. Тийм байна. За тэгээ энэ 90-ад оны үеийг л хаад сүүлийн үеийн залуучууд инх болдоо аргай сүхэн тэгээ их уран сайхан залуучууд гарч ирж байсан юм. Тэдний үеийн одоо энэ баримлууд энэгээр байж
байна. Эмээлтэй байж тэр одоо арга үүсэн хүүхэд байна. Энэ одоо төлчин хүүхэд байж байна. Энэ тоглолчин байж байна тий. Тэр үл ингэ төслөгдсөн юм билээ. Тэгээ энэ хөөрхөн одоо хүүхэд байна тий. Энэ үл тэр энх болдог гэдэг залуу хийсэн юм билээ. Монд. Цаан чин тэнд бас бензин лам байгаа тийм үү? Энэ одоо бензин лам. Ёоя хүүхэн хоёр доож байгаа юу байгаа. Энэ бол хасаг хоёр эрэгтэй хоёр байна. Энэ орнооч байна энэ. Жигчиг байна. Бүжигчин байна тийм энэ бүх ингээд хөөрхөн. Энэ бас Монгол бас нэг гоё юм байгаамаа. Нэг эмхтэй ингээд энэ бол бодит хүн байх магадaltaй гэж бид нэр энэ үлгэрийн танхимын нэг цэгэн чимдэг гол гэдэг нэг тэрнтэй адилхан харагдав. Сансрын нислэгтэй одоотой энэ сансрын спандер өмссөн хүүхэд. Энэ бас нэг хөөрхөн ураг тавьсан урагч юм уу? Урагч юм уу? Ноён хатан хоёр. Хос ноён хатан хоёрыг ингэ төсөлсөн. Тийм байна. Энэ байна. Ленний сэдвтэй, Ленний зон явахаар бас ийм одоо хөөрхөн юм. Одоо үзэгний савч хамдаа үзэгний байна тийм үү? Гоё. Тийм бас тийм байт юм байна. Бас гоё хийсэн байна. Гоё хийсэн байна. Тийм байна. Тэр цаана ханд өлөгдөг одоо бас ийм хатан Монгол хатны. Ардаа нөхтэй тийм ээ. Энэ бол нэг баатрын дүртэй бас юм. За. Тогтоо ууртай ингээд очдог. Нүүд истри баатраа хүлээлээ. Гоё. Янз бүрийн хэлбэр зориултыг хийж исэн байна тийм ээ. Ер нь тэгээ манайхан энэ хүн төрсөлийн ийм уран баримлын чиглэлээр бол бас их гоё юм хийж байсан юм билээ. Энийг дорж янцсангаа хийсэн юм билээ. Энэ ерөнхий зохион бүтээгч байсан дорж янцсангаа. Энийг дамжмаага хийсэн байна юм билээ бас. Чи одоо хэдэн онд санаа энэ үл 90-ад он нэг шүү. Тийм үү. Энд Шаазангийн үйлдвэрээс дорж янцсангаа чинь Шаазангийн үйлдвэр зогссны дараа бас өөрөө нэг 4-5 жил жилүүлсэн юм билээ хүүхдүүдийг нэг. Хошоо маягтай тийм ээ. Тийм тэгэхэд бас нэг ер нь үлээ хэд хэдэн бүлэг гарч ирээд яг хийжсэн юм билээ шаазан маа. Тэгээд хэдэн бүтээлүүд юм шиг байгаа. Эднэр үлээ. За сонирхолтой. Энэ бол нэлээд том урлал байх шүү. Энэ гоё. Их том урлал. Сайхан дийсийг гоё хийсэн. Энэ араа энэ их хөрхөн төсөлтэй юм биш үү? Энэ их хөрхөн. Энэ бол одоо ингээм хүр болсон. Тийм бэ. Одоо энэ ямар хөрхөн юм дончтой. Доосон дээр бас нэг ингэж гасан шүү дээ. Би өгш нэрээ тийм ээ. Монголын доосон дээр яг юм байд. Нүүдлийн соёлын иргэншилтэй монголчуудыг 5 шүү мал өгөө төсөөлөхийг аргагүй шүү дээ тийм ээ. Бид одоо сайхан 5 шүү олоод төрслөн үзүүлсэн энэ урлаа талаар ярилцахаар байна. Энд сайхан хүлэг мөрнөөс ахуулаад атан тэмээ тийм ээ орсон буур бүгд л байна да. За эднээс ярилцъя хоёлаа. Тэгэхээр энэ шингийн үйлдвэрийн бас гаргасан одоо энэ
бэлэг дурсгалын зүйл юм да. Бас тийм ээ. Энэ зүйлдүүд бас манай өөрийнхөө Монголын одоо гол одоо амьдралын их үлэг болсон маллаа бол их төрсөлсөн байдаг. Гэхдээ их гой төрсөлсөн байна л да. За жишээлх юм бол манай одоо айл болгон чухал гэдэг юм хүлэгмөр байна. Имэйлтэй газартай. Энэ бол бас илүү гоё юм хөмөлдөрөгтэй, худрагтай ингэ төрсөлсөн байна. Энэ хөмөлдөрөг худраг бол энэ баруун одоо өндөр уурлын яадаг улсууд бол хэрэгтэй гэдэг байхгүй. Одоо имэйл нь нөгөө өндөр ууланд авирах үед бол хошоо явахгүй. Уруудахын үед бол энэ худраг нараас нь чих юм. Ер нь энэ хариултыг тийм. Ихүүчлэн ингээд их гоё. Тэрийн төсөл үзүүлсэн. Ер нь баг айл болгонд байдгийг ш. За энэ одоо манай ардын зураа цэвгж байгаа гэж юм байсан. Тэрний азарны жаргалтай зураг байдаг. Тэрнээс хэдүүлж хийсэн юм байна. За энэ бас мэдэн байна л да энэ манай өнөө дан зүрээр орсон буур байна. Ингээд орж байгаа, шавж байгаа байна. Гүйж байгаа. Энэ үл бас орсон буур байна. За энэ яа энэ буур ер нь тэмээ төвшил их бай. Шаазангийн юм. Тэгээ би бас гайхаад ирсэн чинь энэ шаазангийн үйлдвэр ерөнхий инженер технологич 20 янцгүй өөрөө өмнөх ангийн хаан хөрсөн. За. Тэгээд би тэмээ гоё сайн гэж. Энэ цагаан хөөрхөн энэ одоо буур бай тий. За тэгээд тэр орсон буур бай. Тийм биш дээ. Ер нь технологийн онцлог гэдэг нь маш нарийн сайхан дааттай гоё харуулж чадсан байх шүү тийм ээ бол тийм ээ. Харахгүй их олон янз байна уу? Энэ одоо ингээ имэйлтэй хөөрхөн цагаан мөр байна, мөн удирдахтай юутай. Тэр бас азар байна. Сайхан унгонууд байна. Энэ гоё хөөрхөн азаргнууд байна, тийм ээ. Тийм ээ. Гэхдээ бас нэг юм би ерөөсөө ингээ дэлтэд бол азрах гэж бодоод байдаг гэсэн бас буруу юм байна. Би цайхан мэдлээ. Гэсэн чинь манай энэ одоо Увс аймгийнхын чинь шингэн дэлтэй ийм дэлтэй морь унах дуртай. Тэгэхээр манай төөх алах ялангуяа бич скватрын хүн манай скватрын хүн бол наадам маадамтай гоёхтой дэлхийн цасаар бүр ингэ шогом шиг гэрэлтэн цас нэг хэрэгдэг байхгүй юу? Тэгсэн чинь тэрийг гоё гэдэг. Тэгсэн чинь одоо тэр Увс аймгийнхан болохоор дэлэн шингэн бөгөө сайн ахиж намирч байвал их гоё гэж байна. Сонслог байна. Энэ бодон цаохртууд манайх их дуртай шүү дээ монголчууд. Тэгээ энд бас тийм байна чи хоёлаа бас нэг үед хийгдсэн бол тоо тэгтээ том жижиг байна. Бүгд бол хоёр арай өөр явдлах хүртэл өөр гоё сайхан хийсэн. Тэр үеч хардаг байна. Хардаг байна, ямаа хон байна. Энэ гоё хоньнууд байна тий. Тийм гоё том энэ алаатаа үлдрийн гэдэг нэг алаатаа үлдрийн цагаан толгойтой хөр оруулж ирсэн юм байна тий. Тэгээ буух авцарч ирсэн тий. Энэ их гоё монгол хонь байна тий. Юутайгаа юм биш тий. Хурхтайгаа тийм байна тий. Тийм орны өөр унгунууд байна тий. Тийм байна. Энэ нь бас сайхан ийм монгол засан гоё аргаш шиг тийм хонь. Энэ бас гоё хонь байна. Энэ ухтай бүү байдаг. Оногтойгоо. Маш сайн ээжтэй тий. Гоё төсөс. Их уран юм. Тий. За энэ бохгүй энэ одоо модерн л байх та. Модерн дизайнтай юм байна тийм ээ. Бас өөрөм өгс. Сүрлэг гэсэн бай. За ийм их тэр нэг сайхан морин толгой байна. Энэ морин бас юм өлгүүр. Өлгүүр байсан биш үү? Тийм байж байсан. Энэ дээр нэ. Тийм байна. Бас өөрхөн байгаа. Өөрхөн юм байна тийм байна. Ингээ ер нь манайхан 5 гүшүүмээр аваад энэ их жижигхэн ясны шаалангаар хийсэн жижигхэн хатирч яваа. Ихүүчлэн. Монголчууд чинь одоо өөрийнхөө 5 гүшүүмээр амьдралыг их болдог шүү дээ. Тийм шүү дээ. Энэ мөрөөр их шүтэж яадаг. Сарлагыг бол бас нэлээд хүсэлдэг. Сарлаг маш гоё амьтал да ер нь. Сүртэй тэгээд сүү их сайтай тийм ээ. Тийм. Тосогддог. Буйнтай сайхан мал л да. Манай хангааны нутгийн гоё их мэлдэг тий. За ийм байна. За бас энэ бас нэг баялаг одоо сүргөө 5 шүү мал маань ингэж дүрслэж ээлжээ. Сүүсэлэ эхэлдэг Монголын ард түмэнд ахуйн хэрэглээний айг цагаа тийм ээ сүүгээ хийх
баарлсан утас хийжсэн юм шүү дээ. Тий. Энэ манай шаацсан гүйтгүүрийн нэлээд томоохон бас бүтээгдэхүүн хийдэг юм нэг арга түмний өргөн хэрэгцээ дээр гэлдэг. Одоо бүхэл найр хормон дээр үл энэ чинь манайхан чи айр гэдэг нь шүү дээ. Ер нь тооны үед бол айргаа уун, таргаа уун тэгээд л ер нь гол монголчуудын дээр үедээ л ерөөсөө тооны эрдэнийх махлгүй. Энэ айр цагаа идэгээл амьдрдаг юм малчаар түн байсан. Тэгээд авч энэ ч надад бас манай одоо хөрөм найр боллоо мал уйх найр наадам хийх одоо айргаа бас хэрэг. Тэгээ энэ зориулаад шаацсан гүйлээс эсвэл 7 литрийн 5 литрийн 10 литрийн хэмжээтэй юм айргийн баарнуудыг хийж ирсэн бэл. Тий. Тэгээ энэ дээрээ бол гол бэлэгдлний хөөхөр адуу 5 шуумал жаргалын 8 морь. За энэ адуу одоо морь уургалж байгаа. Ийм фол юунуудыг ийм хэтэ аваартаг ингэж гаргаж ирсэн билээ. Тэгээд энэ одоо аргал янгир эврээр хийсэн юм утгуур байна юм л да. Тэгээд эндүүл арай тооч юм. Нэвшөө томхон 30-40 литрийн одоо тийм юмд бол гэдэг энэ их сайхан тохирдог юм л да. Айргийнхаа нөгөө юунаас ингэж утгаж авдаг. Энэ бол боёо яг шаацандаа шаацандаа тохирсон. Яг морин толгойтой. Шаацандаа. За энэ бас ингээд үндсээр хийсэн одоо ийм хөөрхөн юу бас байдгийг. Айргийн шанах тий. Морин толгойтой тэгээ үндсээр хийсэн. Энэ үл ингээ үндсэлдээ модны үндс. Энэ бас 60-аад оны дундуур нэлийн түгэл 60-аад оны үед л одоо их хэрэгжилж ил байсан тий. Тэгээ энэ ч одоо ингээл сайхан айрын сирен дээр одоо сүгэнч гсэн байх сайхан. Тийм ээ. Одоо ч бидэнд одоо энэ өдөөгийн малчтнаа одоо тагаанс энэ их хөөрхөн баар энэ манайхан бас их гоё хийж байсан байгаа шүү. Энэ аргай сүх гээд нэг залуу энэ аргай гэрчсэн байгаа. Аргай сүх гээд нэг юм урлаач байсан л дээ. Уран бас яазм баарны нэг өнгөлгөө маш өнгөлгөө сайхан гоё тий. Ийм хэдийн оны хийсэн билээ. Энэ бас нэг 70-80-аад оны үе юм билээ. Ийм хийжсэн юм билээ. Энийг чинь бол эднэр бол айргийнх болно. Ийм том амсартай. Энэ жижиг амсартай нь бол нөгөө юу ногоо дарах, өрөм дарах тийм. Ийм юм хэрэгжилж байсан. За бас сайхан шаацсан баарнууд шүү дээ. Ер нь манай ард түмний одоо цагаан сарын дээр мэдгээний нэмчлэг өгөх одоо хоол хэрэгслүүлийн хөөрөг байдаг. Энэ зориуд шаасан гүйлтүүд бол бас нэгэн тооны юм одоо хөөргөл хийсэн юм. Одоо хамгийн том нь одоо энэ бай 12 жилгээ. Тэгээ бас энэ үл ширээний хөөрг байх л да. Энэ хүн бий авч байгаа. Гэхдээ маш шуурн нарийн хийсэн. 12 жил тоолгосон тийм ээ. Тоолгож хийсэн. Энд дураа амтнуулаад уулахстай гоё хийсэн байгаамаа. Тэгээ билэг чанартай. Тийм манайх чинь дорн техник ард түмсэн 12 жилээ бас хийлэгддэг. За энэ 8 бас хийсэн бай. Энд бас их гоё тоолгоод хийсэн. Тэгээ өнгө тэгсэн байна өнгөлгсөн. Төрөл үрээ зэрэглэгдсэн лээ. Сайхан хийсэн. За дөрөв хүчтэн гэдэг бас ингэж тоолгож хийсэн байна. Хангал байна. Энэ одоо лоо байна. Энэ хоёр янз юм. Хоёр. Энэ бас адилхан уу энэ? Адилхан тийм. Адилгүй. Адилгүй. Читний хоёр он хийсэн. За энэ Чингис хаан одоо сэтгвтэй бас ингэж гоё хийсэн юм лээ. Энд бас байна тийм ээ? Бас байна тийм. Тийм ээ ингэж юм хоёр янз. Их гоё сайхан. Энэ бас морь. Дахиж байгаа морь уургал уургалж байгаа юм билээ. Тийм. Бас товоолгоод их гоё хийсэн юм байна. Жам бодгийн хавуудууд. Энд бас жаргалын 8 мөр хийчихсэн, зурчихсан хийсэн байна. За энэ дорн дахны бэлэгдэл луу бэлэгдсэн юм байна. Энэ бас 4 хүчтэн байх шүү тийм ээ? Бас их гоё хийсэн байгаа маа. Энэ бол маш орлог сайтай хийцтэй юм шүү. За энэ 5 шуумалыг бас ингэ хийсэн байна. Энд дээр томбаа шиг хийсэн. Бас их өөр гэсэн.
Нэг талд нь дунаас нөгөө талд нь даавар шумаа. За энэ одоо Юнтэн Насалмаа хоёрын дүртэй. Энэ өөр үжигийн театрын 30 жилийн яваар хийсэн юм лээ. Юнтэн Насалмаа байна, юу бас байна. Ахмад Хормаа хоёртой бас байна. Тийм захиалгал хийгсэд болж тарлаад үгүй. Энэ одоо манай эдийн цэргийн 60 жилийн яваар бас юм. Өөр гаргасан. За энэ төл ингээд юу тагаа. Хангарт Улаанбаатарын юм зориулсан байна. Энэ тал дээр л их гоё меташ гоё хийж харагдаж байна тийм ээ. Тун цагаан. Монгол шаардсан үйлдвэрийн үүсгэн байгуулагчдын нэг давагдал энэ сайхан үйлдвэрийг байгуулахдаа бүгд найрамд Монгол улсын ард иргэдийг унтны шаазангаар хангах зорилгыг нэрнтэй үргэлж байсан шүү дээ. Энэ их том сэтгэл өөрийн иргэний зориг ирмэлцэн явсараар асар их сайхан бүтээл урлалын зүйл гарсан баг бид нэр бүгдөө үзжээ. За тэгвэл Монгол шаардсан аягнаас ахуулаад хэлсэн түүх юм байна шүү дээ энэ маань. Давагдж байгаа бол анх одоо шаазны үйлдвэрийг байгуулах одоо тийм зөвхөн бараа 10 жил өссөн гэж байна. Тэгээд хамгийн сүүлд чойвлсон гоод одоо өргөдөл бичээ тэрний нэг чойвлсон гоо нас орсны дараа юунаас нь олсон гэж байна. Шийдвэрийг ширээнээс нь олсон. Тэгээд энэ одоо давагдж дэмжих гэсэн юм байсан юм шиг байна. Тэгээд ер нь дэмжлэг аваад төрөлсгийн дэмжлэг аваад тэгээд эхлээд хятадаас нэг 100 оруулж ирээд шатааж үзсэн гэж байна. Тэгээд шаазан бол болмоор болсон. Тэгээд хятадын хөрөнгө оруулалттай одоо шаазангийн үйлдвэрийг бол байгуулсан. Өөрөө бас хятад явж юу хийж байсан, дахиж ирсэн. Тэгээд ер нь бол энэ давагдж байгаа хүслүүл тэгээд ийсэн. Ер нь одоо бид нар чинь одоо ингээд 90 он хүртэл там Монголынхоо шаазангаар Монголын ард түмбэл хангаж ирсэн шүү дээ. ер нь гаднаас авсан тийм. Гаднаас бол ерөөсөө уудаа аяг бол авдаггүй байсан. Гэхдээ энэ яг энэ өнөөдрийн энэ шаазангаа бол энэ одоо манай яг хамгийн юуны шаазалтай энэ бүгд Монгол ард улсын 30 жилийн шаазан байна. Энэ шаазан бол дээр нь дандаа Монгол төрхтэй Монгол явуулцтай ингээ. Энэ Орос захиалж хэлсэн юм байна. Шинэ жил яваа. За. Энэ дээр 50 он гэж байгаа. Ферромагийн ресерчны юу гэдэг. Завод гэдэг тийм. Энэ тийм гоё шаазан байдаг. Энэ одоо манайхан айрыг гоох хэрэгэлтэй. Одоо энэ бол ийм сайхан шинээр манайхан айргийнхаа юу гэл их хүндэлдэг шүү аягийг тийм. Хүн зочдтой хорим найранд хэрэглэх юу. 51 оны шаазан ингээд одоо байж штэ тийм ээ. Цоо шинээр. Тийм байна. Ийм саадаг захиад 30 жилийнхаа болыг хэлээ. 50 он. Тэгээд одоо 55 онд бол манай өөрийн үйлдвэр байгуулагдсан тийм. Ашиглалтанд орлжээ. За тэгээ энэ одоо жишээ юу байна л та. Энэ шаазан бай тийм. Бүгд Монгол улсын 50 жил. Энэ үеийн 51 бахим шаазан байгаа үү? Тийм байна. Нүд хоолны байдгүй. Тийм. Тэгээ өнгөл бас одооны шиг бодох юм бол нэгэн боргилд өнгөтэй. Энэ хээ хаар нь бол зүгээр цоолуурын аргаар хийсэн. Энэ одоо шаазан байх жишээтэй. За энэ шаазан байна гэдэг үсний хээтэй хаан богоолж зүг байсан. Тэгээ ийм бас бахимхан сайхан хоолны шаазан бас хийж ирсэн байгаа юм. За тэгээд ер нь бол энэ эхлээд ингэж юугаар бол гар аргаар зоож ширмэлж байна. Сүүлдээ бол наалт. За энэ наалтыг бол ашигладаг болсон юм билээ. За энэ жишээлхийг үнэхээр хөөхтүүн сэдвтэй хөөхөөр хэлж байгаа муур төлийн тоглож байгаа
морь хөөлж байгаа хэмжлэг. Энэ юуг бол ийм өөрхөн зураг гаргаад энэтэй энэ алтуудыг бэлдсэн. үгүй энийг Германд хийлгэжсэн. Оо за. Тэгээ ачиж наагаад одоо ингэж эргэлж байсан. Ер нь тэр үеийн шаазан бол юм. 60-70 онд ийм наалтууд байсан юм байна тийм ээ. Тий. 70-аад он. 70-аад он байсан уу тийм ээ. Энэ манай чинь одоо 55 он, 65, 75, 85 он гэхэд бол 30 жилийн ойн болсон байгаа. 30 жилийнхээ ойгоор бол 30 сая шаазан үйлдвэрлэж гисэн. 30 сая дахь шаазангаа үйлдвэрлэж гисэн юм бэл. 30 жилийн тэгээ болохтой бол тийм бас их шаазан хийсэн байгаа. Тэгсэн байна. Тэгээ яг шаазан гэдэг бол өөрөө эвдэр шимхэрдэг зүйл учраас ингээд эвдэр шимхрээд ингээд. За энэ ингээд бас их гоё юмсэг юм шаазангууд бас байсан. Энэ одоо явчтай ихээр гол шаазангийн үйл ажилчид өөсөндөө дурсгал болгож авах. Мөн одоо хүмүүсийн төршин ойгоор ялгуулахын зорилттой юм шаазан хийж ирсэн юм. Жишээлбэл одоо хайж байна тий. Ингээ гоё нөх хүний нэртэй одоо тэгээ тэрний насны ойд гэсэн. Тийм ээ. Жааны. Ийм гоё одоо хийсэн байгаа. Энэ хоёр загас дотор нь одоо ингэж зөөрсөн юм. Энийг бол зураа цэгийн ойд гэдэг хүн санааж ирсэн юм. Шаглаа цэгийн ойд гэж одоо их уран зураач юм байсан. Би таньдаг байсан одоо өөрхөн яасан та дэлгэраач болчихсон. Тэгээ энэ хүн бол ийм гоё дэлгэрүүлж ингэж орноор хийсэн. Тэгээд дээр нь бичиж тэгээд насны оймоо ингээд дурсгадаг юм. Гойц хийж байсан юм билээ. Тийм байна өнгөлөг. Энэ үл сайхан шаазан ба. Нэг бүх тийм ийм байна. За энэ бол 81 онд гүрээр гэж сансарт нисгээд бол 81 оны 3 сарын 22 он. Оо тийм байна. Бүр энэ дээр бүр тийм. Энэ дээр тамга тарчихсан. Тэр нөгөө давгдаж байна. Давгдаж байна. Хэд дор гэсэн гоо нэр. Тийм үү. Энэ дотор талдаа ингээд бүр юу шүү сансрын хөлөгтэй. Хөлгийг ингээд харуулсан. Тийм байна. Энэ айрны шаазан юм а да. Энэ 4 литр. 4 литрийн айрны шаазан. Айрыг л одоо хийх зорилттой л да. Энэ кабелтон бодог гэдгээр хийсэн цинкер шаазан. Монголын одоо Япон улсын үйлчлэгчийн одоо Монголын Япон улсын шаазан бол дэлхийг одоо байлдан дагуулж ирсэн гэдэг байна шүү дээ. Энэ цинкер шаазан байна. Тэр нэгээр үндэслэж одоо бас тэрний санаа авч хийсэн юм шиг байгаа. За энийг бас тэр юугаар хийсэн гэдэг. Тийм луутай юм шаазан бас энэ сансрын нислэгтээр өөрч хийсэн юм аа гэж юм лээ. Нэг манай хингой чойжсрангоос зурж ирсэн гэсэн. Тэгээ энэ нэг литрийн шаазан. За тэгээд ер нь ийм хөрхөн 12 жилдээ шаазангууд ингээ хийсэн бас тийм. Наадсны төвөм зэрэглэгдсэн байгаа тийм ээ. Цайны шаазан, хоолны шаазан, дунд маягийн 3 төрлөөр хийж ирсэн юм лээ. Тэгээ ингээд энэ дэшин дахиад хахаж нохой жил гэдэг ингээд. Тэгээ ингээд чинь оноор ингээд 3-3-аар ойн тэгээ дахиад ингээд хийсэн. Ингээ 3 жилээр ингээ хийсэн. Энэ үл их гарынхан шааз. Дунд гарынхан одоо ингээ нэгээр хийсэн бас тийм. Дахиад жил болж. За энэ чинь тэгээд одоо 12 зам байж үед нэг ком тийм байна. За энэ бас жижиг нэг бас тэгж ерөөсөө нэгээр л хийсэн юм байна. Үхэр жил байна. Олгон жил байна. Нохой жил байна хэмжлэг ингээд. Энэ үл ингээ маа улсын наалтыг наагаад ингээ хийсэн. Шаазангийн өнгөний хувьд бол бас сүүл рүүгээ их сайхан цагаан болсон биш. Дон цаг. Тэгээ ер нь дөхөмдөг бол өгсөн сүүлдээ бол юу яасан штэ. Хоёр удаа Германы төсөлмжтэй бол юу өргөтгөл хийсэн. Шинжлэх. Тэгээд дан зүрийн цэцгэн наалттай бас их гарсан тийм. Ингээд төрлүүрийн цэцэг наасан. За энэ бол мөн олон янзын наал яа. Наалтай сүүлийн үед хэрэгжилж байсан юм шаазангууд байна. За энэ хамгийн сүүлчийн шаазангууд энд байна. За энэ шаазангууд бол ер нь шаазангийн үйлдвэрт бараг хийгээгүй. Шаазангийн үйлдвэрт ажиллаж байсан улсууд гараад бас 4-5 жил янз бүрийн шаазан хийж байсан юм бэл. Тэрний л одоо хэсэг юм шиг байна л. Энэ Мади Монголиа энтер гэвч энэ юутай
дахилтай 8 дахилтай 8. Манай бол гадаад гаргаж байгаагүй үстлээ. Гадаад гаргаагүй зүгээр дотооддоо юу тийм ээ. Тэгээд энэ наалт юу зураг хоёрыг хойсон барьсан иймэрхүү юунууд байдаг. Ийм шаазангууд тэгээ энэ гэж хэлэх юм бол наалт зураг хоёрыг хойсон Холимог. энүүд нэг эднүүд зураад ингээд хийчихсэн. Их өөр мэт юм биш үү? Иймэрхүү энэ сүүлийн үеийн шааз. Бараг гар үйлдүү сүүлийн одоо тасарсан үйлдүү шаазан байхаа гэж. За ингээд ийм сонирхолтой Иймэрхүү шаад хийж ирсэн юм байна. Монгол шаазанд бол бас одоо янз бүрийн ан амьтны сэдвтэй бас юу хийсэн одоо зүйл хөлөг төрсгөлийн зүйл их байдаг. Аслангуудыг бол голдуу нэг бүгдийн мөнгө хураахад зориулсан юугаар хийсэн байх хэвээр. Энэ томбаш бол ер нь Монголд чинь бол бас ихээр бэлгэлттэй эв найрамдыг илэрхийлсэн. За заан өнгөл монголчууд бас бэлгэлдэг энэ гоё зам байна тий. Манай чинь хамгийн их илүү байдаг одоо хавар ан маныг үл энэ аргал бай. Энэ янгэр бай. Янгэр бай тийм ээ. Янгэр бай. За тэнд бас хүрнээр тийм модерн маягаар хийсэн аргал янгэр бай. Аргал янгэр хоёр бай. Шаазангийн өдрөөс үл ер нь энэ сав суулганы зүйл бол маш их хийсэн юм билээ те. За энэ төр жишээлбэл нөгөө архины одоо юу байна, савнууд байна, цайны савнууд байна. Тэгээд бас зарим борхон татлинуудад осны сав байна. Тэгээд эдийн тавгнууд байна. Тэгээ ер нь ийм зүйлүүдийг бүр нэлээд хийсэн юм билээ. За энд одоо жишээлх юм бол ийм том гоё ташин хийсэн байна. Энэ үнцний хээтэй маш гоё том хэмжээтэй. Энэ ташингаа дагуулад бас юу хийсэн блэ? Чихрийн тавг. Чихрийн тавг. Энэ эрдэнтээс ахиж хийлгсэн юм байна. Эрдэнэт гэсэн байна тийм ээ? Тэг эрдэнэт гэсэн. Эрдэнтийн оймоо одоо тэр үеэр хийсэн байх тийм. За энэ манай юунаас бол энэ дөрвөн хүчтэнтэй энэ гоё архины одоо юу гүцөө байна. Энэ дөрвөн хүчтэнтэй энэ маш сайхан коблтон будгаар хийсэн. Их урлагтай энэ үл ерөөсөө дүрслэл маш сайхан юм. Тийм байна. Маш гоё хийсэн байна. Тий. За тэгээд цайны одоо юунууд энэ үл одоо архиных байна. Архины юм бол олон байна л да. Эднэр бол цайны одоо ийм хүчнүүд байна. Энд морины төстэй. Ийм цайны хүчнүүд байна. Хаандны хүчнүүд. За архины одоо юунууд бол олон янз байна дөө. За энэ үл ийм хөрхөн ноён хувцастай үнийг яасан. Ноён малгайтай зүгээр нь үл. Энэ бас тийм Монгол үндэсний хувцастай. Энийг бол бас их сэтгэж хийсэн байгаа шүү, тийм ээ? Тийм байна. За ийм цагуурт хэрэм сав энэ одоо бас арх харилдаг одоо энэ жижигхэн сав байна тийм. Энэ одоо чи хэрэмийн бүл янз байгаа л да тийм. Энэ жишээлбэл ингээд таглаан байна. Энэ юу нэ? Тэгээ өрөөнх нь байхад одоо ингээд бас ийм өргөн хосоор нь гаргаж ирсэн. Хосоор нэг 6 өрөөнхтэй ингээд. Эрхэм үзэгчдээ өнөөдрийн цуглуулагч нэвтрүүлэг 50 жилийн түүхтэй Монгол шаазангийн түүхээр түүчээлэн аялцгаалаа. Энэ сайхан аяллаа соёлын өв тээгч, цуглуулагч Цэндийн Бат сайхны сайхан цуглуулгаар аялж өндөрлж байна. Социализмын бүтээн байгуулалтын он жилүүдэд Монгол улсын соёлын
үн түүхийг тэр үеийн Монгол шаазангийн ахмадууд 50, 60, 70 донд, 80 донд хэрхэн бүтээж бидний өнөөдрийн хүртэл гайхамшигтай үс соёлыг үлдээж чадсныг бид бахархалтай харж, наивчлан, чадан ядан өөрсдийнхөө хэмжээнд тайлбарлан таниулж үзэгчдэд хүргэлээ. Энэ сайхан түүхийг бүтээсэн Монгол шаазангийн ахмадуудад эрүүл их сайн сайхныг хүсэн өрөөё ойлаа. Ингээд гайхан Монгол шаазангийн түүхээр танахаар түүчил аялсандаа баяртай байна. Танд ажлын амжилт сайн сайхан бүхний хүсье өрөөё. За баярлалаа.